зарчмын шигдээсээ анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэлтэнд сольж мэргэжлийн оролцоо хэвлээ явуулжээ. Зүрхний шигдээс гэж юу вэ гэдэг. Зүрхний цусан аргуудын төлөвлөлтөд орж өгцгийг зүрхний шигдээс гэж хэлнэ. За зүрхний зарчмын шигдээсээ урьдчилан сэргийлэлтийг анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэж авч үзэн анхдагч урьдчилан сэргийлэлтэд нас, удамшил, стресс, тамхи буюу хорт зуршил, артерийн даралт, хөдөлгөөн, чихрийн шижин хамрагдана. Хоёрдогч урьдчилан сэргийлэлтэд нь зүрх судасны эмчийн хяналт, артерийн гипертензийн хяналт, чихрийн шижингийн менежмент, тамхинаас гаргах, бие идэвхтэй хөдөлгөөн, зохистой хооллолт, липидийн зохицуулалт, эмийн эмчилгээ хамрагдана. Анхдагч урьдчилан сэргийлэлт нь сэргийлэлт буюу эрсдэл хүчинжээс нь эрэгтэй 35-аас дээш, эмэгтэй 45-аас дээш насныхан удамшил мөн зүрхний шигдээсээр өвчтөд байсан эцэг эх хамаатан салангийн түүхтэй мөн ажлын ачаалтаас болж стресс өртдөг олон жил дам тамхилтанд болон тамхи татдаг чихрийн шижин өвчин нь болохоор зүрхний шигдээсээр эрсдэл ихээр нэмэгдүүлж байна. Артерийн даралт цусны даралт өндөр байх нь судсыг гэмтээж цус хатуулыг үүсгэдэг. Мөн хөдөлгөөний дутагт амьдралын идэвхтэй хөдөлгөөн багаснаас болж тархалт явагддаг. Мөн хууль бус эмийн эмчилгээ энэ нь болохоор кокаин, амфетамин гэх зэрэг эмнүүд нь зүрхний булчин агшаар зүрхний шигдээсийг үүсгэдэг байна. Хоёрдогч урьдчилан сэргийлэлт буюу зүрхний шигдээс өвчнөөр өвчснөөс хойш дахин өвчлөө сэргийлэх, артерийн гипертензийн хяналт, чихрийн шижингийн менежмент, тамхинаас гаргах, бие идэвхтэй хөдөлгөөн, зохистой хооллолт, липидийн зохицуулалт, удаан хугацааны эмийн эмчилгээ, зүрх судасны эмчийн хяналт байна. Артерийн гипертензийн хяналт нь Европын зүрхний нийгэмлэгээс гаргасан удирдлагын дагуу зүрхний шигдээс, тархины цус харвал, чихрийн шижин, бөөрийн өвчин зэрэг эвгэгт артерийн даралтыг 130-80-аас дээш гаргахгүй байхыг зөвлөдөг. Мөн артерийн даралтыг тогтмол хянах, амьдралын хэв маягийг өөрчилдөг, тухайн хүн тохирсон эмийн эмчилгээг зөвлөж өгөх хэрэгтэй. Чихрийн шижингийн менежмент нь цусны сахарын хэмжээг тогтмол хянаж, амьдралын хэв маягийг өөрчлөн, эмийн эмчилгээг нь зөвлөж, глюкоз гемоглобины түвшин 6.5%-аас дээш гарахгүй байхыг зөвлөнө. Мөн шээсний гарцыг хянан, шээсэнд сахар их ялгардаг, өөрөө ялгардаг учраас шээсний гарцыг маш сайн хянах хэрэгтэй. Давхар дотоод шүүхийн эмчтэй хамтран ажиллах шаардлагатай. Бие идэвхтэй хөдөлгөөн сэргээн засах эмчийг зөвлөснөөр эмчилгээний дасгалыг 30 минутын хугацаатай 7 хоногт 5-аас 5 удаа хийхийг зөвлөнө. Мөн өндөр эрсдэлтэй тооцогдож байгаа өвчтөнд тусгай хөтөлбөр хэрэгжүүлэн хөдөлгөөн засах эмчтэй зааж өгнө. Зохистой хооллолт нь хоногийн ичлийн хэмжээг багасгаж, давс шингэн өөх тосыг хязгаарласан, калийн давсаар баялаг хоол хүнсийг хэрэглэхийг зөвлөнө. Тэсгээр нь болохоор махан бүтээгдэхүүн, сүүл сүүн бүтээгдэхүүн, уйлс годлон бүтээгдэхүүн, ногоо, жимс их мэдчлэн зүйлсүүд авна. Энэ болохоор хэрэглэж болох зохистой хоол хүнсний зургууд байна. Хориглох бүтээгдэхүүн нь болохоор өөхтэй, мах, лазасан, шарсан, хуурсан тэгээд амьтны гаралтай өөх тосыг хориглох хэрэгтэй. Липидийн зохицуулалт буюу өөх тос. Цусан дахь өөх тосны солилцоог тогтмол хянаж, нийт холестериний 175 мг децилитрээс их байхгүй, мөн бага нэгдэлтэй липопротеинийг 100 мг децилитрээс их байхгүй хэмжээнд байна. Статины төлөвийн эмийн эмчилгээ буюу өөх тосны солилцоог бууруулах эмчилгээг зөвлөж өгнө. Зүрхний зарчмын шигдээсийн дараах эмийн эмчилгээг антиагрегат буюу цус шинжлэх хэм, аспирин, клопидогрел зэрэг эмийг зөвлөнө. Мөн ангидинцийн хориглож ферментийг саатуулагч эмийн бодис, каптоприл, инар, лазартан гэх зэрэг эмийг
зөвлөн мөн бета хориглогч эмнэлэг нь атинлол, метафорлол, каринлол гэх зэрэг эмнэлгийг зөвлөж өгнө. Альдостероны хориглогч эмнэлэг нь каптолын фенотерэлийг бас давхар зөвлөн. Статинууд буюу уг цусны солилцоог бууруулах эмнэлэг нь атервостатин, мертинел, хрозовостатин гэх мэтчлийн эмнэлгийг зөвлөж өгнө. Нитротолын бүлгийн эмнэлэг нь нитрогlycerin, нитросорбит, лансорбит, нитролон гэх зэрэг эмнэлгийг зөвлөж өгнө. Зүрх судасны эмчийн хяналт нь зүрхний шигдээсийн тасаг тэртээ эвчлүүлсэн өвчлөг гарах үед нь зүрх судасны эмч цаашлын зөвлөгөөг өгнө. Цаашдаа 1 сарын дараа ирж үзүүлэхдээ зүрхний цахилгаан бичлэг болон зүрхний эго хийлгэж ирсэн байх шаардлагатай. Тэрэн дээр үндэслэл эмч цаашдаа уух эмийг дахин төлөвлөж өгдөг. За та бүхэнд баярлалаа.